Ano. Тийм та над руу хараад Жишөө. Өдрийн төргийн үзэгчтэй Зүгэцгийн маань сайт за нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран үзэгч та бүхний эрүүл мэндийн боловсролд зориулсан зөвлөгөө мэдээллийг 7 хоног бүр өгөхөөр зорж байгаа. Тэгэхээр өнөөдөр хамгийн ихний дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна гэд бидний урилгаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн биотехнологи инновацийн албаны дарга Хичин Хорлоо ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За одоо бол хүдний улирал бас улирал солигдож байгаа учраас эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөхөд хамгийн тохиромжтой үе болоо гэж бодож байна. Ханаад том уу гэдэг бас том төс төвчин их дэлгэрдэг ийм улирал эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хоёулагийн бас ярилцах сэдв үзэгчдэд мэдээлэл өгөх сэдв бол вакцины ач холбогдол, вакцин гэж юу юм бэ гэдэг талаар бас ярилцах гэж байна. Тэгэхээр юуны түрүүнд та вакцин гэдэг одоо энэ бодис маань одоо хүний биед ямар нөлөөллийг үзүүлдэг, вакцин гэж яг юу вэ? Энэ талаар тодорхой мэдээллийг өгч. За вакцин гэдэг бол ямарваа нэгэн халдвар төвчин. Яг тодорхой тухайн төр вакцинд агуулгадж байгаа тэр өвчний одоо эсрэг төрөгчийг агуулсан. Тэгээд бие организм дотор ингээ орсныхаа дараа тухайн тэр өвчний эсрэг тархлаа тогтоох юм үүрэгтэй. Ийм одоо бүтцтэй гэмтэй ийм биологийн бэлтгэлийг хийдэг. За энэ нь бол одоо тариагаар ээж болно, нуухаар ээж болно, вакцин бол янз бүр тийм ээ. Тэгээд вакциныг хийлгэснээр яах вэ гэхээр зэрэг аюултай өвчнүүд ялангуяа одоо дэлхийд дахинд устж байгаа болон нэлээд өвчлөл нэлээд буурсан. Тэгээд хүн амын донд ялангуяа хүүхдэд одоо маш их хүндрэлт үзүүлдэг өхөл өндөртэй ийм өвчнүүдийн үсрэг бол вакцины голтол бол гардаг, вакцины хийлгдэг. За манай улсын хувьд ер нь бол дэлхийд дахинд хавар зэрэг сахуу, татран, хөхүүл ханиад тэгээд халдварт саа хэмчлэнгийн юм одоо 11 төрлийн өвчний эсрэг 7 төрлийн вакциныг бол хийдэг байгаа. Тэгээд энэ вакциныг бол манайх нөгөө товлолтоо оруулсан. Товлолын вакцин гэхээр зэрэг яг уу гэхээр яг тухайн одоо 1-5 насны хүүхэд юм уу 1-15 насны хүүхдүүдэд тодорхой хугацаанд яг тодорхой одоо юм цагийн одоо юуны хугацааны давтамжтайгаар хийдэг ийм вакциныг хийдэг. За вакцин гэхээр яах вэ гэхээр жишээлбэл нэг одоо вакцин хийлгэлээхэд тэр бол харийн биетэй байгаа тийм үү. Харийн биет одоо бидний биед ингээ орохоор яах вэ гэхээр нөгөө дархлааны систем ажиллаж эхэлдэг. Тэгээд дархлааны систем ажиллаа тэр юуны эсрэг антител бие эсрэг бие яг тэр одоо антигенийг барьж авч устгадаг юм эсрэг бие өөрөө үйлдвэрлэж эхэлдэг. Бидний бие организм дотроо дотроо. Тэгээд бие организм үйлдвэрлээд тэгээд тэр нөгөө нэг үсгэгчийг таньж аваад ингээд устгах чинь тийм ээ. Тэгээ устгасныхаа дараа яах вэ гэхээр зэрэг тэр одоо үсгэгчийн эсрэг ийм нөгөө нэг юм юуны memory гэдэг юм уу юу гэдэг л одоо нэг юм санамж тийм санах бай гэдэг ингээд тогтчихдаг ба. Тэгэл ингээд санах ингээд тогтчихоор зэрэг дараа нь одоо яг тэр өвчин үүсгэгч бол байгаль дээр энэ тэнцвэр зөндөө байж байгаа. Тэр өвчин үүсгэгч ингээд бие организм дотор орж ирэхтэй. Тэр нь бол ямар ч замаар орж иж болно тийм амьсгалын замаар орж болно. Хоол боловсруулах замаар орж болно. Нарийн салт гэмтгэхээр орж болно тийм ээ. Ингээд орж ирэхэд бол яг тэр юг нөгөө төрөнд нь орж ирээ сануулсан байсан учраас шууд л барьж аваад устгахчдаг. Эсрэг төрөгчийг ялгаруулал за гаднаас нөгөө нэг одоо ийм үсгэгч ингэж орж ирж шүү тодорхой ингээд кодлогдоод ингээд санцсан байх нь тийм. Яг тэгэл тэрийгээ ингээд орж ирэнгүүт тэрийг ингээд барьж аваад тусдагдаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хүний бие организм дотор одоо тэр өвчний эсрэг тийм ээ ийм дархлаа үүсгдэг. Тэгээ өвчнөөс урьдчилан сэргийлэх ийм ач холбогдолтой ийм бэлтгэл бол вакцин байна. Сүүлийн үед бас их яригадаад байна л да. Вакцин хийх нь зөв буруу. За эцэгчүүд бас татгалзаж байгаа эцэгчүүд ч гэсэн бас хүүхдэд хийлгэхгүй вакцины ач холбогдол баг одоо хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бас ярьж байгаа тал байгаа. Тэгэхээр яг вакцин ямар ач холбогдолтой юм хэдээс хэдэн наснд вакцин хийлгэснээр ямар өвчнүүдээс ер нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг вэ? За ерөнхийдөө вакцины ач холбогдлын талаархын тулд бид нэр одоо кинон дээр ч гэсэн бас ингээд нөгөө зөндөө үздэг ч гэдэм юм нөгөө цагаан цэцэг гэдэг өвчин. Тэгээд нөгөө нүүр нь ингээд битүү ийм ирээ алга болдог. Тэгээд нөгөө хөл өндөртэй байсан юм өвчин байсан. Ер нь бол дэлхийд дахин тусцсан вакцин хийлгээд тусдж байгаа хоёр өвчин байдаг. Нэг нь бол цагаан цэцэг өвчин. Тэр бол дэлхийд дахин дэлхий дээр одоо байхгүй болцсон гэсэн үг. Тэгээд тэрнгээр бол хүмүүс хизээж өвдөхгүй, тэрнгээр өөхгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгээд анх эхлээд бол 1700-аад оны үед бол тэр Jennifer гэдэг нэг ийм
Английн нэг юу хаа цэргийн өмссөн тэр хүн бол анх литр вакциныг яах вэ? Өвчин вакцин гэдгийг бол анх литр хүн яагаагүй л дээ. Тэгтээ зүгээр нэг юм өхөрөнд нэг юм цэврүү үсгээд тэр цэврүүг аваад хүнд ингээд хүүхдэд 8 настай хүүхдэд бол өгсөн. Тэр хүүхд бол маш өндөр нөгөө салхин цагаан цэцэг өвчин өвдсөн мэт. Тэгээд нөгөө өгсөн чинь тэр хүүхд ингээд гайгуулаад идэгсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт ер нь бол гайхсан юм шүү дээ. Энийг ингээ хийхээр яагаад энэ хүн ингээд юу яваа идэг вэ гэдэг тийм ээ. Тэгээд тэрнээс эхлээл бол вакцин бол анх хэлж ингэж өгсөн л дээ. Вакцин гэдэг бол тэр яг тэр цагаан цэцгийн өхөр дотор байж идэг ийм цэврүү гэсэн ийм утгатай ийм үнэс ингээ үүсэлтэй. Тэгээд тэр вакцин одоо жишээлбэл халдвар цаа гэж өвчин байна. Маш олон хүүхдийг бол одоо өхөлт хүргэж ирсэн. Одоо хүртэл нэг хүмүүс 60 70 эдэн настай Америкийн нэг төмөр уушигтай гэдэг одоо фэйсбүүкээр нийгэм сүлжээний дээр явж байгаа. Тэр хүн бол насанд орштой тийм төмөр уушигтай ингэж авсан. Тэгэхээр яг уу гэхээр нөгөө нэг тэр халдвар цаа өвчин үүсгдэг өвчний тэр нөгөө вирус нь очиад тэр нөгөө энэ хэвлийн хүчний булчин байна шүү дээ. Энэ булчин саажилт үүсгэж байгаа. Тэгээ саажилт үүсгэх нь бол бид нар ингээд амьсгалахын тулд одоо ингээд хүчний булчин ажиллана, чэжний булчин ажиллаж байгаа хэвээр тий. Гэтэл яг тэр ингээд булчингууд ажиллахгүй болоод ингээд чэжинг инээж тийш өргөдөхгүй болохоор амьсгалж чадахгүй болж байна. Амьсгалж чадахгүй байна гэдэг бол хүн өхөн нэцтэй тийм ээ. Тэгэхээр яг тийм одоо юугаар төмөр өршөлтөй болсон баг. Тэгээ насан туршдаа тэр дотор зөвхөн толгойн гараад тэгээд ингээд байгаад байна гэдэг бол яг зүгээр амьд байна. Тэгээ бас аяг хэцүү байгаа ч тийм. Гэх мэтчлэнгийн ийм олон өвчин байна. За бас нөгөө татран гэж өвчин байна. Татрангийн одоо үүсгэгч нь бол бактери байдаг. За тэр бактери бол энэ хөрсөнд зөндөө ингээд байж агуулгадчихэдэг. За дайны үед бол ялангуяа нөгөө зэргүүд ингээд шархацсны дараа тэр ил шарахаар нөгөө хөрс шоогоор бохирлогдож байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрэнд нь болохоор зэрэг нөгөө нян цухтаа ороод тэгээ тэр нян болохоор зэрэг яг мэдрэлийн хүчтэй гэмтээдэг. Маш ингээд татдаг. Тэгээ тэр таталт өгж байгаа тэр юу нь болохоор зэрэг бүр ингээд нумарж ингээд татаад нугасыг ингээд бүр нөгөө хугалдаг байх нь шүү дээ. Тэгж ингээд татдаг. Тийм аюултай өвчнгүүд бас гарч ирсэн. Тэрэнд бас мэдээж хэрэг тэр гадаад орчин дээр тэр нөгөө энэ орчин тойрон тэр одоо вирус юм бактериуд нь зөндөө байж байгаа учраас байнга өртөж байгаа тийм. Нэс урдчлалын сэргийлэх тэр өвчлөг оруулахад л одоо яаж байгаа. Тэгээд энэ айхтар өвчнөд ч сахуу байна. Сахуу, татран, сахуу гэдэг чинь бас нөгөө энэ амьсгалын замын эргэтний үүддэг хөхөл ханаад тэгээд байнга ингээ ханаагаад бүр ингээд юу яадаг тийм бас өвчин бас байна. Тэгээд тэднэр мэдээж бүгдээр ингээд л тэр одоо вакцин хийж байх болгож байгаа. Алга болгосон. Ер нь бол тэр одоо жишээлбэл хөхөл ханаа, татран, сахуу энэ ч юм бол баг гарахаа болж байгаа байхгүй. Тэр өвчнгүүд бол баг гарахаа болж байгаа. За тохоо үед бол энэ өвчнгүүд их багт бол өхөл маш их өндөртэй. Ялангуяа бага насны хүүхдүүд бол ерөөсөө эмчлэгдэхгүй тэгээд өхөд ингэдэг гэсэн байхгүй. Тэгэхээр эмчлэгдэхгүй байна гэдэг ч юм бол аюу хэцүү шүү дээ. Эмчилгээтэй өвчин бол нэг өөр хэрэгтэй. Бид нар ингээл одоо өвчин туслаа янз бүр антибиотик хэрэглэн эсвэл юм уугаад нэг гайг болно гэсэн үг тийм. Гэтэл эмчлэгддэггүй сая энэ вакцинаар одоо урдчлан сэргийлж байгаа вакцины тэр өвчтнийг алга болгож байгаа энэ өвчин болохоор хэрвээ өвчин тусах юм бол тэр хүн насан туршдаа одоо жишээлбэл халдвар цагт насан туршдаа дахир дутаа болох юм тийм. Дахир дутаа болно. Өрөөсөн хөл нь одоо ингээд нөгөө доотлын мөчт нь ингээд юг болцсон гэсэн үг нөгөө мэдээг болчихно. Тэгэхээр зэрэг тэр хүн чинь одоо явж чадахгүй суугаа болно. Насан туршдаа суугаа болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг вакциныг одоо ингээ гаргаж аваад энэ өвчнүүдээс урьдчилан сэргийлээд ингээ аюул олон одоо дэлхийд дээр яж байгаа маш олон хүний хүүхдийн амь насыг аварж байгаа тийм энэ вакцины одоо хийлэхгүй энэс одоо татгалзан гэдэг бол бас л би тэрийг бол их гайхдаг л байна тийм. Тэгээ одоо жишээлбэл тэрийг хийлэхгүй байж болно л доо байж байгаа тэр сонголт тийм. Тэгжээд л одоо тэр хүүхэд ингээд нөгөө өвчин туслаа штэ тийм. Одоо яг халдвар цаа өвчин бол устж байгаа. Дэлхийд дахинд бол ерөөсөө 2-3 орн л байгаа. Пакистан, Афганистан гэдэг ийм улсуудад яг байгалийн зэрлэг амгаар үүсгэж байгаа халдвар цаа өвчнүүд тэр нэг юм байж байгаа байхгүй. Тэр улсуудад бусад орн бол айлтгад вакцина хийгээд нөгөө тэх устгацсан. Манай орн ч гэсэн устгацсан. 2000 он гэхэд бид нэр полио чөлөөт бүс бай халдвар цаа өвчнгүй ийм орон гэсэн ийм сертификатыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч ирсэн байхгүй. Тэгэхээр манай хүүхдүүдийн донд бол тийм байхгүй байна гэсэн. Тэгээд хэрвээ вакцин хийлэхгүй байжгаад яг нэг ийм тохиолдлоор тэр одоо зөвөрлөгдөж гаднаас ингээ орж ирлээ. Тэгээ хүүхэд нэгээ туслаа.
Тэгээд тэр хүүхэд бол насан туршдаа дахир дутаа болох юм бол одоо хин гомдох тийм сайн өгсөн. Одоо томуу төс төвчний бас улирал эхэлж байгаа. Тэгэхээр би хэрвээ томоогийн эсрэг вакцин хийлгвэл томоо өвчнөөс хамгаалагдаж чадах уу вакцин хийлгэснээр? Тийм. Томоо чин бол одоо бусад өвчний хувьд бол бас их онцлогтой. Томоогийн вирус өөрөө дотроо бол А хүрээний, Б хүрээний, С хүрээний гэдэг ингээ олон янз байна. Тэгээд тэр одоо тэр хүрээнүүд нь дотроо бас одоо гадна талынх нь одоо нэг уургийнх нь бүтцэн ямар байна гэдгээс хамааруулаад тэгээд нэг H1, N1 гэл тийм ээ. Тэгээд нөгөө Б хүрээнийх нь бол өөр одоо юм айгүй олон H3, N3 гэдэг юм ингээд олон янз байна л да. Тэгээд ингээд ирэхэд тэр болохоор хөвчлэн нөгөө нэг шувуунд байж байгаа. Шувуу ингээд их тусдаг байснаас үлдэх хүнд дамждаг ч юм уу. Тэг ингээд гэдэг юм байна. Тэгэхээр А хүрээний одоо томоогийн тэр нөгөө вирусүүд нь бол айгүй өвчлөлээ хүндэртэй, халдвар хүндэртэй ч юм уу, хөл хүндэртэй ч юм тийм байлаа гэж бод. Б хүрээний хангайгүй ч юм уу, дараагайгүй. Гэхдээ өвчин тусаад хүндэрсэн тохиолдолд хүндрэл нь бол их ч гэдэг юм уу. Давхар одоо вирусын нөгөө өвчлөл гарлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бактери нөгөө тахлаа дарангуулгад бактерийн халдвар бас давхар гарч ирээд уушгины хатгаа ч юм тийм хүндэрдэг тиймнүүд төрсөнтэй байгаа. Тэгэхээр хүмүүс яах вэ гэхээр зэрэг томоогийн эсрэг вакциныг одоо хийлгээд тэр томоогоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол хэрвээ томоо туссан ч гэсэн хөнгөн хэлбэрээр тусч болно тийм хөнгөн хэлбэрээр тусна. Томоогийн вакциныг бол хийхдээ яах вэ гэхээр зэрэг улс орнууд ингээд байнга манай томоогийн танталтын төв байдаг. Тэр төв бол байнгын одоо хүмүүсийг ингээд тандж идэг охин шүү дээ. Тийм манай томоогийн ямар вирусын одоо хэв шинжний хэлээд хамгаалж байна вэ гэдэг ингээд байнга ингээд тандаад тэрийг дэлхийн одоо нөгөө тэр томоогийнхаа тэр төв рүү ингээд мэдээлэл ингээд явуулж идэг. Тэгээд дэлхийд ирэх бүх улс орнуудын нөгөө мэдээллийг цуглуулж аваад ер нь бол улирлын томоогийн тэр прогнозыг гаргадаг байна. Тэгээд прогнозыг гаргаад за одоо ямар хэлбэрийнх нь одоо А хүрээний юм уу, Б хүрээний юм уу, С хүрээний юм ямар одоо томоогийн ямар одоо хэв шинжээр нь үүсгэгдэх юм улирлын томоо гарах төлөвтэй байна вэ? Энэ он гэдгийг ингэж байгаа. Тэгээд вакцины үйлдвэрлэгчдэд мэдээлэл өгөө. Тэгээд вакцины үйлдвэрлэгч бол яг тэр өндөр эрсдэлтэй тийм ээ магадлал өндөртэй гэсэн тэр үгээр үүсгэгчдэр нь бол юу хийдэг? Вакцин хийдэг. Тэгээд вакциныг бол дариулгаар тухайн тэр хүндрэл их үүсгдэг хөл өндөртэй ийм нөгөө өвчлөөс олорчлон сэргийлнэ гэсэн. Тэгэхээр томоогийн вакцин чи хэлгэснээр өвчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эдийн засгийн болон эрүүл мэндийн ажилтнуудтай шүү дээ. Бид нэр одоо ханы томоо хүрлээ хөдөлмөрийн чадвараас нэг 2 өдөр алдагддаг үстэй тийм ээ халуур нь битээ юм уун. Тийм. Тэгэхээр зэрэг айгуул одоо их ачаал бүтэлтэй тийм учраас тариулах хэрэгтэй л гэж бодлоо хэлэх хэрэгтэй. Хэлээ л гэж бодож байна. За тэгэхээр зөвхөн шууд ярилцлага зүгийн цэгийн одоо пэйж болон за нэг юм эрмэл мэндийн үндэсний төвийн одоо хуудасаар шууд амжуулж байгаа учраас үзэгч та бүхэн бас вакцинтай холбоотойгоор асуулт байвал одоо чөлөөтэй асуух боломжтой байгаа. За тэгэхээр ийм мессеж одоо асуулт ирсэн байна. Вакцин хийлгэсний дараа ямар одоо нэгэн шинж тэмд заавал илрэх ёстой байдгүй халуурах ч юм уу гэсэн асуулт ирсэн байна. За яг вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон ерөнхий биеийн гэсэн юм хоёр юм шинж тэмдэг гарч болно. Гарахгүй ч хийж болно. Тэр бол тухайн хүний өөрийнх нь одоо дархлааны системээс өөрөөс нь хамаарна. Хүн болгон онцлогтой байгаа шүү дээ. Хүн болгон хүн болгон өөр гэдэг учраас юу бол өөр илэрч болно. Тэгвэл ер нь бол хэсэг газарт нэг жоохон ийм гарсан чинь улаах тийм ээ халуурах баг зэрэг халуурна. Тэгтээ их халуурахгүй ийм шинж тэмдэг бол илэрч болно. Ер нь юг харуулж байна гэхээр зэрэг бие махбодод харийн биет орж ирлээ гэдгийг цаанаас нь нөгөө дархлалын систем маань одоо мэдээлэл дамжуулж идэв цааш нь тэгээд хариу оруулал үзүүлнэ гэдэг чинь нөгөөх юуг бол нөгөө таньж мэдэх бид нар хэлсэн шүү дээ таньж мэдэх эргүүлээд тусгах энэ процесс бол бие дотор ингээ явагдаад эхэлдэг. Тэгэхээр зэрэг тэр баг зэргийн тэмүүлэлүүд бол явагдах бол байна. Тэр бол удаа үргэлжлэхгүй тэр нэг 2 хоногт жоохон тийм хөнгөн шинж тэмдэг илэрч чаад одоо арилдаг тийм бас байна. Тийм. Томоогийн эсрэг вакциныг одоо ер нь вакцин гэхээр хүүхэд багчуудад л хийх хэрэгтэй юм шиг болгоод байдаг л та. Тэгэхээр томоогийн эсрэг вакцин яг одоо ер нь бүх насныхан хийх боломжтой байд юм уу? Ямар улиралд ямар одоо цаг үед хийлгүүл бас тохиромжтой. Тийм. Томоогийн улирал чинь ерөнхийдөө бол одоо ингээ 11 сарын сүүл 12 сар тэгээд бараг 3 сар хүртэл ингээ үргэлжлэлэн явждаг. Тэгэхээр бид нэр одоо томоогийн вакциныг ухтуулан ингээ тарьж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол яах вэ гэхээр нэг вакцин тарьснаас хойш 14 хоногийн дараа
яг тэр үүсгэгчдийн эсрэг ингээд эсрэг бие үүсээ тархлаа тогтно гэж үздэг. Тэгэхээр зэрэг 14 хоногийн өмнө ингээд хариулсан байхад л удирдлын эхлээл томоогийн юм гарахад л одоо нөгөө тэр хүн утгагүй болсон байх нь шүү дээ. Тэгээд ингэж ингээд хийгээд байдаг. Тэгэхээр тэрэнд бол заавалчгүй одоо нөгөө юу гэхгүй гэхдээ хамгийн их нөгөө өртөмтгийн нөгөө бэлгэн хүмүүс гэж байна л да. Жишээлбэл одоо 6 сартаагаас 9 нас хүртэлх хүүхдүүд энэ тийм ээ бид нар одоо онцолж авч ин зорилттой бэлгэн хүүхдүүд гэж ингэж өгч ш. Тэгэхээр тэр тийм хүүхдүүд тэгээ 65-аас дээш насны одоо настай хүмүүс байна. Архаг одоо суур өвчтэй хүмүүс байна. За тэгээ жирэмсэн эмэгтэйчүүд те ингээд эднэр бол зорилттой бэлгэн хүн ингээд эднэртэй голтол байлгаж байгаа. Одоо хүсхийн бол хэмж тариулж болно. Тийм юм байна. За томоогийн вакцины хийлгэсэн дараа 40 хэм гурч халуурч намдахгүй байсан. За мөн одоо суулгах бөөлжих шинж тэмдэг бас илэрчээсэн. Өмнө нь тэгж байгаагүй маа ягаад одоо тэгсэн юм болоо гэсэн асуулт ирсэн байна. За энэ яг ямар одоо нэг өвчтөе хүмүүс ямар нэгэн тийм юутай хүмүүс нэг сайн мэдгүй. Гэхдээ ерөөдөө бол биелсэн те түрүүн баг зэргийн суприлний халуурах тэм шинж тэмдэг үзүүлэлт илэрч болно. 38 хүртэл бол халуурж болох юм талтай 40 градус гэхээр одоо би самтгүй байна. Тэгэж халуурмааргүй. Тэгээд их өндөр халуурж байна гэдэг чинь тархлааны урвалыг өвчтэй нөгөө явж гинэ л гэсэн. Тэрэнд одоо яах бол хэрэггүй л дээ. Нэг одоо ингэж томооны вакцины хийлгэхээс өмнө ер нь бол альва вакцины хийлгэхээс өмнө эмчит заавал үзүүлэх ёстой гэдэг юм. Эмчт үзүүлээд эмч танд одоо ямар нэгэн вакцины хийлгэхэд ашиглах нөлөөлөл байхгүй байна гэсэн тохиолдолд вакцина хийлгэнэ гэдэг ингээд заасан байна. Тэгэхээр зэрэг хүмүүс тэрийг аюул сайн баримтлах хэрэгтэй байхгүй юу? Вакцины хийлгэсний дараа. Тэгээд вакцины хийлгэсний дараа та юуг анхаарах вэ гэдгийг бас хэлж байгаа. Даарж болохгүй тийм ээ. Янз бүрийн хүүтэн юмд яаж болохгүй, усанд орж болохгүй нэг ингээд гам байх хэрэгтэй шүү дээ гэсэн нэг юм байгаа шүү дээ. Тэрийг бас аюул сайн сахих хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгээд одоо тэрийг одоо сахисан уу гэдгийг өөрөө бодох хэрэгтэй. Тэрнээс гадна яг үзүүлээд таныг яг вакцины хийлгэх гэж хэмжилсэн үү гэдгийг бас л одоо яах хэрэгтэй. Тэгэхээр манайхан нөгөө нэг янз бүрийн юм ингээд яхдаг дүрм, журм янз бүрийн юм бол даах хэрэгтэй байхгүй. Даах юм бол яг л одоо дагсан шиг даахгүй зүгээр л ингээд юм юу хийлгсэн тэгээ гайгүй юм байлээ ингээд даарчдаг тийм 2 өдөр даарад. Тэрний дараа бол юм гэхээр хэрвээ даарах юм бол өөр бас өвчний одоо юунууд гарч ирж шít. Бид нар бол ингээл хүрээлэн байгаа бүх бидний одоо орчин биш тийм бүх орчинд бол нэг вирус өдөртэй тэргүй байж байгаа. Бид нар бол тийм юмнуудын дунд амьдарч байгаа. Тэр байхгүй бол бид нар бас амьдрал бас байхгүй. Тийм тэгэхээр зэрэг томоогийн вакцины вирусыг хамгаалах юм хийж байхад одоо хэрэг даарсан байх бол өөр одоо бактери ч юм уу тэр бас орж ирсэн байж бас болно. Тийм үстэй. Тэгэхээр зэрэг тэрний гэснээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүлээн юм уугаарай, бити дараарай гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу. Нийгмийн эрүүлийн үндэсний төв бол одоо байнга л судалгаа шинжилгээ хийж идэг юм газар байдаг. Тэгэхээр жил болгон бас өөр одоо вирус, бактериуд гарч ирээд байна л да. Тэгэхээр жил болгон дээр бас онцлог цаг агаарын байдал ч гэдэг юм уу одоо нөлөөлөх хүчин зүйлүүд бас байгаах гэж үзэж байна. Энэ жилийн тухайд одоо ямар төлөв ажиглагдаж байна. Яг томоогийн вирус дээр үү? Томоогийн вирус дээр яг энэ жил нөгөө прогноз гарах нь болохоор зэрэгэл тэр H1N1 тэгээд H3N1 гэсэн маха эднэр нөгөө их юм одоо гарах юм төлөвтэй байгаа учраас яг тэрийг нөгөө эргүүлээ тэр нөгөө 3 тэр одоо бас нэг одоо жишээлбэл барууны жилээ нэг тийм омог байгаа. Тэгээд эднэр энэ хэсэг бол айгүйх юм гарах юм төлөвтэй байна, үүсгэх юм төлөвтэй байна. Тийм учраас энийг одоо нөгөө вакциныхаа юунд хэв шинжид оруулаад ингэх хэрэгтэй гэсэн төлөв гарсан учраас тэр нь яг илүү байгаа. Ерөнхийдөө ер нь ямар одоо вирус бактериуд? За ерөнхий гэхээр зэрэг тэр олон одоо вирус бактерийг одоо бид нар алийг хэлж мэдтгүү тий. Бидний одоо ядагт гар хөл амны өвчин гэж байдаг коронавирусын халдвар одоо ингээд яваад байна. Улирлын томоочин бол өөрөө зөвхөн одоо томоогийн А, Б, С хүрээс гадна энтервирусын бас халдвар байна. Бид нар бол гар хөлний энтервирус 71 гэж болно. Эсвэл бол 19 ч юм уу ингээд янз бүр байдаг. Гэхдээ сая одоо нөгөө улирал юуны коронавирус гарсантай холбоотойгоор хүмүүс нөгөө нэг юм эрүүл ахуйн ариун цэврийн дэглэмийг одоо айгуу сайн сахилаа шүү дээ. Гараа айгуусаа аваад сурлаа. Одоо тэрнээс болоод нөгөө нэг юм яг одоо гидсний бүлгийн одоо вирус гэж ингэж ярьдаг л да. Тэгээд яг багасаар ялгараад
өөрс ус бүхмийг бохирдуулаад бидний эргэн тойрон бүхмийг бохирдуулаад тэрийг эргүүлээд бид нар нөгөө гараасаа авахгүй идэж баснаас бол эргүүлээд бид нар тэрийг идэж гин гэсэн үгтэй одоо мухагаар хэлвэл ингээд тусдаг байсан тэр өвчлөл бол буурж байгаа байхгүй буурсан. Жишээлбэл одоо энтервирусийн халдвар гар хуламны өвчин бол ерөөсөө одоо энэ жил 4 сараас ихсүүлээд тэгээд саяын одоо энэ сургууль орох хүртэл бол маш бага байсан шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор өөр гардаг бусад өвчлүүд бас байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд тэр бол бас л одоо хүмүүс хэрвээ бид нар эрүүл ахуйхаа дэглэмийг эрүүл ахуйн дээр энэ юугаа сайн сахиад авах юм бол бас их ажил бүтэлтэй юмаа гэдгийг харуулдаг байгаа. Гэхдээ хичнээн тэрийг сахисан ч гэсэн вакцин хийлэхгүйгээр орчин сэргийлж болохгүй одоо юунууд өвчнүүд байдаг. Тэгэхээр миний сайн нэрлсэн тэр нөгөө өвчнүүд бол яг л вакцин хийлгэж ээж л одоо зүгээр болно. Тэгээд нэгээс дөнгөж төрөөл ерөөсө 24 цагийн дотроос 24 цагаас ихсүүлэл 15 нас хүртэл вакцин хийлгэж байгаа шүү дээ. Тэр бол товлолтой вакцин гэж. Товлын бос сайн дураараа хийлгдэг вакцин гэж бас байгаа. За тэрэн дээр одоо юу арах вэ гэхээр зэрэг бид нэр одоо ингээд жишээлбэл халуун орн руу явж болно тийм ээ. Тэгээд халуун орн руу явж байгаа юм бол халуун орны өвчнгүүд тасаад яг тухайн тэр ийм халуун орндоо л тэр хүмүүсийг өвчлөг үүсгдэг ийм өвчнүүд бол байгаа. Жишээлбэл хумхаа гэж байна, денгийн халдварлаг юм уу тийм эболач гэдэг ийм өвчнүүд байгаа. Тэгээд тэгэх юм бол яг тэр тухайн орн Африк руу явж байгаа юм бол тэр вакцинуудыг хийлгэж авах хэрэгтэй. Тэгэхээр тэр вакциныг хийлгээд ингээд явахаар зэрэг очиод тэр өвчнүүд тусахгүй л гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр яг одоо өнөөдрийн байдлаар миний эргэн тойрон манай улсад одоо гараагүй өвчин ч гэсэн би вакцин хийлгэх шаардлагатай л гэсэн үг шүү. Тийм, яг тэр оронд явах гэж байгаа бол тэр вакциныг хийлгэнэ. Одоо өөр одоо бусад орнууд бол яадаг вэ гэхээр хил дээрээ энэ вакциныг хийлгэсэн үү гэж ингэж нөгөө нэг асуудаг болох юм шүү дээ. Хэрвээ бид нар одоо коронагийн вакцин ингээ гараад ирэх юм бол өөр бусад орнууд ингээд яг ингээд өргөндлөөр хэрэгдэг болох юм бол биднээс асуух ш та коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн үү? За хийлгэсэн бол одоо тэрний чинь баримт нь хаана байна вэ? Тэгээ халуун оронд очих юм бол та одоо эбола ч юм уу хумхаа халуун хумхаа өвчний эсрэг вакцин хийлгэсэн үү? За хийлгэсэн бол таны тэр хийлгэсэн вакцины чинь бичиг нь баримт нь хаана байна вэ гэдгийг бол харах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр одоо нэг юу байгаа. Одоо энэ товлын вакцинуудыг ч гэсэн ер нь бол энийг хийлгэсэн баталгаач хаана вэ гэдгийг бас улс орнууд шалгадаг болсон байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүүхдүүдэд эцэг эхчүүд нөгөө вакцина ингээ хийлгүүлээ шүү дээ. Хийлгэж байгаа, хийлгүүлээд тэгээ дараад нь тэрний дэвтэр дээр бичиж өгөх хэрэгтэй. Ягаан дэвтэр дээрээ бичиж гинүү. Эсвэл бол тусгай тийм юм картан дээр бичиж гинүү. Ямар ч байсан бичлэг нэг хийдэг. Тэр бичлэгийг аягүй сайн хийдэг байх хэрэгтэй. Тэгээ одоо бол тэр нөгөө цахим хэлбэрч шилжиж байгаа. Тэр цахимаар ингээд тэр хэлбэрч шилжчихээр бол өшөө бүр амар болно л доо. Бид нар чинь нөгөө хизээ ямар вакцин хийлгэснээ мартчихж шээ. Одоо чи жишээлбэл те ямар вакцин хийлгэснийг мэдэхгүй санахгүй болно шүү дээ тийм ээ. Бид нар ч гэсэн бас мэдгүй. Ямар ч хийсэн гэсэн энэ дээр бол 2 3 ийм нөгөө товлолын сорив байдаг одоо ийм байхаар зэрэг бид нар бас хийлгэсэн баха гэдэг ингээд бодчихлоо аах тийм. Тэгэхээр тийм баримтууд бол бас байдаг болно. Тэгээд байдаг болчоор зэрэг л ер нь бол энийг хийлгэсэн байна гэсэн юм. Өөрөө ч гэсэн мэддэг, өрөөхтэй ч гэсэн хамгаалдаг тийм болох хэвээр. Ер нь вакцины одоо найрлага нь ямар бодис бэлтгэлүүд орд юм бэ? Вакцин болгоо өөр одоо найрлагатай л байна. Тийм. За яг вакцин ерөнхийдөө бол вакцин олон янз л та. Вакциныг хийхдээ бол тухайн тэр нөгөө өвчин үүсгэж байгаа тэр үүсгэгчийг амьдаар нь тэгтээ амьд сулруулсан вакцин гэж байна. Амьд сулруулсан вакцин гэдэг нь яадаг юм бэ гэхээр өвчин үүсгэгчийг юу яагаад тэр бид организмд оронгот өвчин үүсгдэг тэр чанарыг байхгүй болгоод тэр чанарыг байхгүй болгохын тулд хими бацаар үйлчилж болно тийм ээ. Дулаанаар үйлчилдэг ч юм уу, физикийн аргаар ч юм уу тийм ээ. Янз бүрийн аргаар ингээ үйлчлээд яг тэр өвчин үүсгдэг тэр шин чанарыг байхгүй болгочтой. Тэгээд зөвхөн би организмд оронготаа тэр одоо нөгөө нэг антител үүсгдэг тийм тархлагын системийг ажилуулдаг энэ юуг нь аваад ингээ түлдээд тэгээд вакцин дотор байна гэсэн. Тэгээд тэр вакцины чинь мэдээж хэрэг мод болохын тулд ямар нэгэн тийм давхар юм бацуудаас хэрэгэлдэг л дээ. Тэгээд олон улсад хүлэн зөвшөөрөгдсөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо юутай зөвшөөрөлтэй тийм ээ. Яг энэ бол ингээд хүлэн зөвшөөрөгдсөн бацууд шүү гэдэг ийм бацуудыг бол хэрэгэлдэг юм байна. Ер нь бол найрлаганд нь ер нь ихэнх хувьд нь бол яг тэр ороод антител үүсгдэг ийм юунуудыг л авалдаг байна. Шүү тэгээд идэхгүй зүйлсэн бүр идэхгүй зүйлсэн гэж бас байна. Тэр идэхгүй зүйлсэн гэхээр зэрэг нөгөө өвчин үүсгэж чинь химийн бацаар юм уу физикийн ийм үйлчлэлээр ингэ үйлчлэл хүүлчихнэ гэсэн үг тийм. Тэгэнгүүт тэн дотор зөвхөн организм дотор орохороо зөвхөн л одоо тархалын системийг ажилуулаад антител үүсгдэг ийм чанартай болж ирдэг. Эсвэл бол одоо
дид нэгжийн буюу эсвэл рекомендад вакцинад гэж байна те. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг юм антигеных нэг хэсгийг ингэж тэр юунаас салгаж аваад тэрнгээр нь ингээд бас нэг вакцин хийдэг юм байна. Тэгэхээр вакцины технологи бол сүүлийн үед ингээд өөр болж байгаа. Өөр болно. Тэгээ вакциныг одоо хийдэг одоо үйлдвэрүүд нь бол яг энэ вакцин чинь ерөөсөө 1-2 жилийн дотор гардаг юм бол биш шүү дээ тийм ээ. Маш удаан хугацаанд тийм ээ. Ийм бол нэг 10-аас 15 жил гэж байгаа бол вакцин бас ялгаахгүй яг тэгжил гарна. Тэгэл дэрийг одоо олон туршилт явагдана. Эхлээд эсийн төвшөнд юм ингээд туршилт ингээд явагдана. Тэрний дараа амтан дээр туршилт явагдана. Тэгээд тэрний дараа одоо хүн дээр тийм ээ. Хүн дээр ингээд нөгөө юм сайн дураар ингэж яагаад хий зэрэг тархлаа тогтож байна. Ямар нэгэн аршил бол байна уу? Бүгдээр ингээд туршиж үзсэн дээр явж байгаа. Тэгээд хүлээж өгөхөж гарч ирдэг. Тэгэхээр вакцин хийх процесс бол маш урт удаан хугацаанд явж тэгжээж аюулгүй гэдэг нь одоо батлагдсан энэний дараа л одоо гардаг юм. 6 сартай жирэмсэн юм аа. Тэгээд томоогийн эсрэг вакцин хийлгэж болох уу? Болно. Яг бол жирэмсэн эмэгтэйчүүдийг томоогийн эсрэг вакцин хийлгэх гэдэг чинь шүү дээ. За, ер нь бол хүүхд төрсний дараа хүүхд бол эхээс төрөөд нэг 6 сар хүртэл өөрөө нөгөө тархлааны систем бүрэн ажиллаж эхэлж юм тийм ээ. Эхээсээ нөгөө өөрөө юг авчдаг тархлааныхаа тэр бүх одоо антителүүдийг эсрэг биедэг аваад гараад ирдэг гэсэн үг. Их сайн, хичнээн сайн ээж хичнээн сайн тархлаатай байна, хүүхдэд хичнээн сайн тархлаатай байна гэсэн үг. Тийм учраас одоо нөгөө ээж одоо юуны томоогийн эсрэг тархлаажуулалт нарсан байх бол хүүхдэд яг тэр эсрэг биетэйг агуулсан учраас тэрнгээр төвтгөл гэсэн 6 сар хүртлээрээ тийм. Тэгэхээр зэрэг бид нар 6 сараас 9 нас хүртэл гэж байгаа юм чи тэрнээс өмнөх хүүхдүүд бол ээжээсээ л авч гарч ирэх юм шүү дээ. За дараагийн миний одоо асуух асуулт бол вакцины дараа авсан дархлаа хүчний дараах дархлаагаас одоо илүү үйлчлэлтэй илүү хүчтэй юу? Тэр тал дээр ямар юмтай байдаг вэ? Тэгэхээр яг дархлаа тогтцыг нөгөө байгалийн болон одоо вакцины дараах гэж хоёр ангилж байгаа юм л да. Байгалах гэхээр зэрэг одоо тэр аюултай өвчнөдөө хүн тосно. Тосны дараа мэдээж ирэх өвдөн, өвдсөний дараа тэгээд идэгэндээ тийм ээ. Эдгээд ингэсний дараа бол дархлаа тогтдог. За дархлаа тогтохдоо бол яг насан туршдаа тэрийг хамгаалах тийм дархлаа тогтдог гэж үздэг. Зарим судалгаагаар бол зарим өвчний эсрэг энэ тогтсон дархлаа бол яг 10-15 жилийн дараа буурах тийм ээ. Ийм бол тохиолдол бол байдаг юм байна гэсэн тийм бас байдаг. Гэхдээ одоо жишээлбэл бид нэр шүү дээ тийм ээ. Вакцинаар хамгаалагддаг энэ юмыг заавалжгүй өвчнгийн тусаад тэгээд дараад нь одоо дархлаа тогтоолгох тийм одоо юу байх одоо шаардлагатай. Тэр чинь бол өвчин тусна гэдэг чинь бол зүгээр хөнгөх ингээд тийм хамраа ханиалж төсөөлж ингээд болох байхгүй юу. Тэр чинь айгүй хүнд өвчнүүд тийм ээ. Маш хүнд өвчнүүд ингээд тусаад тэгээд одоо янз бүрийн хүндрэл гарна. Тэр хүндрэлийг чи эсрэг зөндөө эмчилгээ хийлгэн. Бид нар наацх нь ингээд ханаа төрлөө хатгаа авлаа амьдагт ингээ хөвдөг штеп тэгээд ямар их зардал гардаг вэ ямар их хэмжлэгээ хийдэг вэ тэгэхээр заавал тэгжийнхэн ер нь бол шаардлагагүй л гэж үзэж байна. Тэгээд юуны тархлаа бол вакцины дараах тархлаа бол яг л одоо юу хэмжээндээ бол одоо хамгаалах хэмжээндээ бол их сайн тогтдог л доо. Гэхдээ бид нэр энэ тархлаа тогтцыг бол аягүй сайн үзэж явах хэрэгтэй. За одоо тэр тархлаа тогтцыг тогтж байгаа энэ юу нь болохоор зэрэг хувь хүний онцлогоос нэгдүгээр тамаарна гэсэн. Хоёрдугаар тал яг гэхээр зэрэг яг тэр дархлаагийнхаа тэр товлолыг яг товлолтой хугацаанд нь хийлгэж өгөө юу гэдгээсээ бас их шалтгаална л доо. Жишээлбэл халдвар цагийн вакциныг 24 цагийн дотор тэгээд 1 сартаад нь 2 сартаад нь 3 сартаад нь 4 сартаад ингээ хийж байгаа байхгүй юу. За гэтэл тэрийг одоо жишээлбэл нөгөө одоо ингээд хүүхдэнгээ өвтгөр өвчтэй ч юм уу янз бүрийн байж байгаад ингээд хоошлогдоод юм уу байж байгаад мартаад дараагийнхаа нэг хийдэг ч юм уу нэг удаагийн тунгийг даахгүй ч юм уу тий янз бүр зөвхөн би жишээл авч байгаа юм ингэсэн байж болно. Жишээлбэл хүүхдүүд ингээд нөгөө хөдөө орон нутагт байж байгаа дотроо шилждэг хотоос хөдөө рүү явдаг тэгээд сумаас одоо сумын хоорд ч юм ингээ явж байгаа хугацаандаа бол энэ товлын дархлаажуулалтынхаа яг нэг юм нөгөө хийгдэх юм нь бол бас алгассан юм хайрцсан ч юм уу эсвэл бол хийгдэх өдөрчигтэй ихний эдэн тунгийн оргцсон ч юм уу ийм юм байдаг. Энэ тохиолдолд бол дархлаа бол нөгөө дархлаа тогтцын титр гэж байна л да. Их тодорхой хэмжээнд ингэж очиж юм тогтох хэрэгтэй байтал энэ хэмжээнд байхад л энэ хэмжээнд байдаг ч юм уу те. Ийм одоо бас байж болно. Тэгэх юм бол одоо яг хөөхөр зэрэг дархлаа тогтцсон төвшин бүр тодорхойлуулах хэрэгтэй. Тэр нь бол цуснд одоо
цуснд тэр юуны эсрэг антител нөгөө иммун глобулин G гэж байгаа. Иммун глобулин G хэр зэрэг байна. Тэрнийхд эндээ хуржууны үгүй юу гэдгийг үзээд хэрэг хүрээг авах юм бол нэмээд нэг дээр бол тэр бас сайн дурын тархлаачлалт албан орчууд тархлаачууд хийж болно. Тийм бол яг тэгэл дахиад бүрэн яг тэр тэтгэх хэмжээнд очиждаг юм бол байгаа. За тэгэхээр вакцины ач холбогдлын талаар бас нэлээдгүй ярьлаа. Тэгэхээр вакцин хийлгэсэн нэр одоо гарах гаж нөлөөч гэдэг юм уу те сул тал гэж бас байгаа юу? Ямар одоо нөлөөлөл байдаг вэ? Ер нь бол вакцины одоо сул тал юм уу тэр юу яах одоо бүр одоо гаж нөлөө гэдэг нь их л байгаа юм билээ. Одоо хэдэн 100 сая дотор нэг гэдэг тохиолдож бас болно. Тэр бас ерөөсөө одоо бүх юм дотор одоо аюу сайн хор нөлөө гэж байхгүй. Гэтэ тэр одоо жишээлбэл манайх одоо вакцины нэвтрүүлснээс хойш манад яг тийм аюу хүндрэлтэй гэж яасан бол байхгүй шүү. Вакцинаас болж гарсан гаж нөлөө ховор. Гэхдээ бид нэр тийм одоо нөгөө нэг юу байна уу гэдэг тэмдэглэж явах хэрэгтэй. Урал хүндрэл буюу тийм вакцины дараах урал хүндрэлийг тэмдэглэх хэрэгтэй. Тэрийг бол нөгөө яг өрхтөрөө эмчнэр нь тэгээд аав ээжд нь аягүй сайн хэлж байгаа. За танаа хүүхд вакцины хийлгэсэн. Вакцины хийлгэснээр дараа ямар нэг урал хүндрэл ийм юмнууд гарвал эцэг эхчүүд эргээд өрхийн эмчтэй юм ингээ хандараа гэдэг. Тэгээ өрхийн эмчтэй одоо жишээлбэл энэ дээр ингээд яг тэр хэсэг газрын одоо улаасан байна гэж байна. Тэр улаас нь болохоор хэдэн сантиметр байна вэ гэдгийг хүртэл тэр эцэг эхчүүд өөртөө сайжруулах хэрэгтэй. Мэдлэгтэй байх хэрэгтэй л доо. Тэгээд бүр ингээд идэлээд ингээд айгүй том ингээд болчдөг шүү дээ. Тэгэх юм бол эмчтэй хандад хэлж болно. Ийм болж байна. Энэ одоо яах хэрэгтэй бэ? Тэгэхээр тэр эмч бас нөгөө хариу ямар арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ хэд байх хэрэгтэй. Хэдэн сантиметр байна. Тэрийг бол бүгдээр ингээд нэгэж яа тэмдэглээд тэгээд дараад нь бол манад одоо хэлгсэн хүмүүсийн дотроос ийм одоо гач нөлөөнүүд давмгаа ингэж илэрлээ. Энэ нь бол ингэсэн байна гэд бид нар үйлдвэрлэх хүчрөөний юм уу тэр юу гэдэг газарлуунаас харцаж хандаж болно. Тийм юмнууд бол байдаг. Гадны орнуудад бол тийм тохиолдолд бол зөндөө байдаг тиймнүүд бол байгаа. Одоо жишээлбэл анх эхлээд вакцин анх эхэлж гарч байхдаа бол нөгөө тийм хүндрэлүүд янз бүрийн юмнууд зөндөө байсан байгаа. Тэгээд ерөөсөө л нөгөө болохгүй болонгоо тэрийг нөгөө сайжруулаад технологийн сайжруулна. Одоо тэр юу үүсгдэг ийм гач нөлөө үүсгэж байгаа бүх юмнуудыг ингээ байхгүй болгосоор байгаа. Сүүлдээ вакцин бол юу болчихж байгаа. Маш сайн болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр технологи хөгжинэдэг бол дагаад бүх юм сайжирнаа л гэсэн. Зөвхөн одоо антител үүсгдэг тэр хэсгийг л одоо ингээ тасалж аваад организм руу оруулдаг. Яг тийм одоо вакцины бүр тийм шин технологиуд нь одоо бүр аюу сайжраад байгаа байхгүй. Тэгэхээр урал хүндрэлүүд бол их л багардаг та. Тийм. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн бас эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөө өгөх шууд ярилцлагад маань нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн биотехнологи инноваци албаны дарга Хичээ орлоо. Тэгэхээр вакцинтай холбоотойгоор бас эцэг эхчүүдэд яг одоо биднийг үзэж байгаа зөрчтэй зориулж бас одоо холбоотойгоор зөвлөгөө мэдээлэл өгвөл ямар зөвлөгөө? За эцэг эхчүүд тандаж хэлэхэд бол ерөнхийдөө одоо энэ вакцины талаарх мэдээллүүд, вакцины одоо урьдчилан сэргийлж болох өвчлөнүүдийн талаар манай вебсайтн дээр болон одоо эрүүл мэндийн одоо эмнэлгүүдийн тийм дээр вебсайтнууд дээр маш их мэдээлэл гарсан байдаг. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүдийг юу ч л өгөхээр зэрэг мэдээллийг авахтаа яг мэдээллийг сурвалж нь одоо ийм баталгаатай тийм их сурвалжуудаас нэгдүгээр мэдээлэл авах хэрэгтэй. Хоёрдугаарт бол аль болох мэрэгчлэлтэнгүүдээс тийм ээ зөвлөгөө мэдээллүүдийг авах хэрэгтэй. Ингээ мэдлэг аягаа сайжруулсны үндсэн дээр хүүхдээ ийм аюултай өвчнүүдээс вакцинаар ингээд хамгаалаарай. Нэг ч гэсэн хүүхэд үлдсэн байхад одоо тэр өвчний нөгөө нэг ингээ ангуучилж явж байгаа. Бидний эргэн тойронд ингээ хаасаагүй байж байгаа. Тэр вирус бактериуд бол яг л одоо нөгөө вакцин хийлгээгүй, вакцинаас хоцорсон энэ хүнийг очиж умдаг шүү. Тэгээ тийм учраас ирээдүй болсон хүүхдэд хамгаалах тийм ээ. Өөр хүүхдэд өдөлөхгүй, өөрөө л өстэй хүүхдийг ч гэсэн өдөлөхгүй байх. Энэ тал дээр бол анхаарал вакциныг бол хийлгэж агаарай. Яг цаг хугацаанд нь хийлгээрэй. Эмчийн зааврыг сайн дагаарай. Ямар нэгэн асуудал гарах юм бол эргээд эмчтэйгээс харьцаж агаарай. Тэгээд одоо хүүхдээ вакцинаар хамгаалаарай л гэж хэлээ да. Дээр нь бас одоо ам дамжсан яриагаар бас хүмүүс ихэд ч вакцины хэрэггүй гинэ гэхээр за хэрэггүй юм байна гэдэл одоо нэг нээсээ бас сонсоод идэв. Тэр манайх байдаг тийм юу юм шиг байгаа одоо нөгөө нэг юу гэдэг лээ юунд итгэхээр нэг эмгэнд л итгэх юм байдаг шүү дээ. Яатсан байна. Тэгэхээр
ерөнхийдөө бол одоо бас ийм юуны тийм дам яриад тийм ийм юм. Гэхдээ яг хүний тэр дам яриа янз бүрийн юмыг сонсч болно л да. Тэр бол хүний эрхтэй сонсож болно. Гэхдээ энэ яриад байгаа юмны цаатлын хор уршигны юу юм бэ? Энэ яг үний хэлээд байна уу? Удлаа хэлээд байна уу? Ингүүл яах вэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй гэдгийг хэлээ да. Тэгээд одоо сонголт бүхэн өөртөө чинь гарт байгаа. Гэхдээ баталгаатай их усүрээс сонголтоо их хэрэгтэй. Дэлхийд дахинд хэрэгжилж байгаа аюултай өвчнүүдийн эсрэг хэрэгжилж байгаа энэ вакциныг бол вакцинаас хүүхдэдтэй хоцруулаач. Энэ бол дэлхийд дахинд л ерөөсөө товлолын гэж хэлээл товлолт ингээл хамааруулаад энэ вакцинуудыг хийгээд байгаа учраас энээс битээ хоцруулаарай л гэж хэлмээр. За баярлалаа. Урилгыг мань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та нарт ч гэсэн ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа. Одоо эрүүл мэндийн хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах энэ үсэд ингэж нөгөө цаг цаваа зарцуулж тийм ээ. За танад л замтгал энэ юуны хадгаланд чи сайтаа амжилт надад ажлын амжилт хүсье. Илүү их олон мэдээллийг хүн ардад өгөөж яарай гэж хүсье. За баярлалаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран бид 7 хоног болгон та бүхэн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг өгөхөөр болвол одоо болсон. Тэгэхээр Зүгэцэг имэнд пэйж хуудас. За дээрэс нь бас нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Facebook хуудастай бас хамт байснаар эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой байгаа. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээ хөтлөгч та бүхэндээ шууд хүргэлээ. Дараа 7 хоногт эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээр эргүүлцлаа. Түр баяртай.